За сайн байцгаана уу? За диплом подкастын шинэхэн дугаартай тавтай морил. За энэхүү дугаарыг маань зочноор Арт Кредит хувьцаат компани гүйцэтгэх захирал Бэлмэн захирал маань ирсэн байна. Урилгыг маань хүлээж аваад ирсэн маш их баярлалаа. Өөрсөндөө баярлалаа. За тэгэхээр подкастынхаа эхэнд таны яг боловсролын талаар хаана магистраа хамгаалж исэн бэ? Хаана бакалавра хийж исэн бэ? Тэр талаар нь товчхон мэдээлэл авах гэсэн. За намайг Тэлмэн гэдэг. Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны сургуулийг төгссөн. Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлэр 2007 онд бакалавра болол хамгаалсан байдаг. Тэгээд дараа нь магистраа болохоор яг хөө мэдээж хэрэг өндөр хөгжилтэй оронд хамгаалчих юмсан гэсэн бодол байсан. Тэгээд тэтгэлгээр Солонгосын засгийн газрын тэтгэлгээр Солонгосын Сүнгюнгон гэдэг их сургуулийн бизнесийн сургуульд менежментийн шинжилгээ ухааны магистраар магистр хамгаалсан байна. 2013 онд. Таны би нөгөө нэг бичлэг тэгээд янз бүрийн нийтлүүдийг уншижсэн аахгүй. Тэнд та нөгөө Солонгос LG компани болон Samsung дээр дадлага хийжсэн гэдгсэн байсан шүү дээ. Тэгэхээр Солонгост ажиллах одоо яг Солонгос компанид ажиллах, Монгол компанид ажиллах хоёрын ялгаа ямар хойсон бэ тохой? Яг уу би нөгөө Солонгост Samsung-д LG дадлага хийж LG дараа нь ажилласан. Тэр бол айгүй нөгөө корпорацийн соёл манайхыг бодвол одоо бараг 30 оноос хойш гэхээр чи одоо хэдэн жилийн те бараг л одоо 90 жил ингээд тогтцсон ийм соёлтой. Тэр нь одоо юу гэж байгаа гэхээр анх ажилд орж байгаа хүн юу хийх нь тодорхой те. Бараг 3 жилийн дараа одоо туслах менежер болдог. За сайн ажиллах юм бол 10 жилийн дараа менежер болдог ч юм ингээд карьерийн замнал нь бол ирэхээр их тодорхой байдаг л та. Монголд бол мэдээч хэрэг дөнгөж одоо 30 жил бид нэр компани яах га. За корпорацийн соёл бол магадгүй 2000 оноос. Хүсний менежментийн соёл бол одоо тэргүүлэгч нэмсээс гэл дараа нь апууч гэдэг юм шухлааж ингээд явсан баг. Тэгэхээр айгүй хөгжлийн шатны хувьд бол айгүй ялгаатай. Тэгэхээр Монголын корпорацийн соёл дээр болохоор одоохондоо юу хийх нь жоохон тодорхойгүй байдаг болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр нөгөө талаас айгүй олон юм сурах болцоотой. Айгүй зөв талаас нь харах юм болоо тэгж санагдсан. Тэр ч утгаараа Монгол руу буцаж ирсэн. Яг л одоо Солонгост үйжсэн бол миний амьдрал айгүй тодорхой харагдсан. 5 жилийн дараа ширээний тэнд сууж явах юм байна гэдэг. Айгүй ойлгомжтой санагдсан баг. Тэгээд яг хаа Монголд ирвэл арай илүү олон зүйл хийх боломжтой юм болов уу гэж бодож шийдэж таширсан. Тэгэхээр одоо тэгвэл таны хобби ч юм уу, өглөөний гоё рутин ч юм уу, ажиллаа эхлэхээс өмнө юу хийдэг вэ? Ер нь нэг тийм ажлын нэг хэмнэл байдаг та. Тэр хэмнэл чинь ямар хөө байдаг вэ? Өглөө ингээд нэг ажиллаа төлөвлөөд ингээд уулзалт хурлаа хийгээд гэдэг шиг. Яг хоо мэдээч хэрэг маргаашийн ажлаа урд өрөн хөвчлэн төлөвлөждөг. Энэ бол за юу лээ гол анхаарах зүйл чи юу лээ гэдэг дээр төлөвлөждөг. Тэгээд тэндээс 10 ажил байлаа гэхэд хамгийн чухал энэ өдөртөө заавал хийцэн байх хэрэгтэй. 1-2 ажлын юм бэ гэдгийг бол урд өрөн ерөнхийдөө харчдаг дэвтэр дээрээс. Өглөө би өөрөө жоохон эртэж юм баггүй. 5 цагт аягүй эрт босчдөг. Манай гэр болохоор яг энэ ковидээс болоод тэгээд энэ утаанаас болоод жоохон хотын гадна амьдраад байгаа. Тэгээд эртхэн ороод ирдэг. 6 хүчгээд ороод ирдэг. Тэгээ сүүлийн баг 10 жил би миний хувьд өглөө болох яг фитнестэй ордог. 7 хоногийн 4-5 өдөр бол ихэд ордог. Тэр бол их айхтар нөгөө тамирчин болох гэдэг юм биш үү? Зүгээр нөгөө амьдралын хэм маяг болсон. Эрүүл мэндийн талаасаа. Тэгээд 6:30-аас 8:30 хүртэл ингээд ороод бэлтгэлээ хийгээд орж гарах гэсаар байтал ингээд тэгэл нэг 9 гээл ажил дээрээ хурж ирдэг байгаа. Тэгээд хурж ирээл бас л нөгөө нэг тухайн өдөр өмнөх одоо мэдээлүүд дан сангийн байгууллага учраас байнгын нэг юм харж идэг нэг юм эмчнэр шиг л аахгүй. Тодорхой нэг үзүүлэлтүүдэд хардаг тий. За одоо бэлэн мөнгөний үлдэгдэлч гэдэг юм уу ингээл аюул гол үзүүлэлтүүдэд хараад тэгэл ажилдаа төлөвлөлтөд хордог та. Өглөөний хүн гэж штэ та. Өглөөний хүн болох ч одоо аюу бас хэцүү зуршил болчиход байгаа штэ. Яг одоо энэ одоогийн нийгэмд гэх юм уу. Тэгэхээр таны өгөх зөвлөгөө гэвэл ямар хуу яаж өглөөний хүн болох уу гэдэг дээр та ер нь анхнаасаа бүр өглөөний хүн байсан уу? Тэг яг анхнаасаа өглөөний хүн байсан. Эмээ өдөр өссөн дандаа эмээ өмнө эрт тусдаг байсан учраас. Бүр нэг наснасаа бүр 12 3 нас хүртэл эмээ өдөр өссөн байхгүй. Тэгэхээр өглөөний хүн бол эрт унтах хэвээр. Харамсалтай нь яг одоо нэг ажил амьдралын хэмнэлээр орой унтаж эрт тусдаг нь хэвээрээ тэгээ орой унтаад байгаа. Тэгээд тэрнээс олж жоохон ядралт авдаг. Тэгээд яг хав зөвлөх юм өглөөний хүн болох гэж хичээх албагүй гэж бодож байгаа. Ягаад гэвэл хүн болгоны биеийн ритм онцлог өөр өдөг. Тэгэхээр оройны хүн байж болно те. Өглөөний хүн байж тэр яг өөрөө хизээ ингээ бүтээмжтэй байна гэдэг аюулсан харах хэрэгтэй болов уу гэж хувьдаа ойлгоод байна. Тэгээд ер нь бол нэг
хизээ боссон бол нэг чухал биш болов гэж миний хувьд бодож байгаа. Зөвхөн хэрэг зүйл тухайн өдөр амжуулсан бэ гэдэг дээр л анхаарал. Хизээ босох 10 цаг хүртэл унтаж болно шүү дээ хүн тий. Илүү бүтээмжтэй байдаг орой үдээс хойш гэх юм бол тэгэхээр өөрийнхөө тэр нэг ажилтдаг системийг айгу анханасаа олоод мэдчихвэл зүг болох гэж байна. За ойлголоо, баярлалаа. За тэгвэл магистр сурсан түүхээс нь бяцхан түүхийг сонсох юм бол хэрхэн яаж магистртаа та явсан бэ? Одоо гадагшаага магистр руу явах гэж байгаа оюутан залууст зөвлөгөө өгөхөд юун дээр анхаарч юугаа хамгийн түрүүнд одоо хийх вэ гэдэг ч юм уу? Энэ зөвлөгөө байвал. Яг энгийн танаа сонсогчдод маань бас залуучууд гэж сонссон. Тэгээд мэдээч хэрэг нэг зүйлийг бол баттай хэлэн дэлхийгээр нэг олон одоо тэтгэлгүүд байгаа. Монголчууд бол цөөхүүлээ. Тэгэхээр танд бол тэтгэлгээр явах боломжууд бол асар их боломжтой. За мэдээч хэрэг гэр бүл нь боломжтой бол заавал тэтгэлэг гэхгүйгээр цаг хугацаа хийнээд явж болох байх. Гэхдээ аль болох тэтгэлгээр явуул айгүй зүгээр болов гэж бодож байгаа. Манай ээж одоо намайг бага ухаас ийм олон тэтгэлэг байж хахад өөрөө явж чадахгүй бол хогч нэг гэдэг үгийг хэлсэн. Тэр нь өөрөө надад эргээд айгүй тийм яаж хийж байгаа л тэтгэлгээр явна гэдгийг айгүй хүчтэй суулгасан. Тэгээд тэрнийхээ төлөө хичээсэн байдаг. Тэгээд бүгдээ солонгос улсын засгийн газрын тэтгэлэгт тэнцээд явсан. Мэдээч хэрэг тэтгэлэгт гадагшаа явахын тулд хэл гадаад хэл сурах хэрэгтэй тухайн орныхоо тий. Очоод сурна гэхгүйгээр эндээс сурчаад явах юм бол хамаагүй төхөн бол нэгдүгээрт мөнгөө хэмнэн хоёрдугаарт ядаж л эрт одоо цагийн ажил хийх болцоотой олон ч гэдэг юм уу тий. Нийгэмдээ хурдан тасна ч гэдэг юм. Хэлийн сурах хэрэгтэй. За хоёрдугаарт мэдээллүүдээ олох хэрэгтэй тий. Явсан хүмүүсийн туршлагыг яах хэрэгтэй. Тэгээд тэр материалаа бэлдээд яг тэр нэг арга техникүүдийг сураад тэгээд хичээх хэрэгтэй. Би ч нөгөө Солонгосын засгийн газрын тэтгэлгээр төгсөж ирээд төгсөгчдийн холбоонд бас ажилладаг байсан. Тэгээд Солонгосын засгийн газрын тэтгэлэг хөтөлбөрийн Монгол дахь элчээр бас 2016 онд анх одоо сонгогдоод Солонгосын боловсролын яамнаас тэгээд бас ингээд хүүхдүүдэд залуучуудад ингээд зөвлөгөө өгч аяг явдаг байсан байхгүй. Тэгээд бас ууггүй байх хэрэгтэй юм байлаа. 5 жил өгж жоод манай Солонгосын засгийн газрын тэтгэлэг тэнцэж байгаа хүн хүртэл байдаг тийм. Тэгэхээр яг өөрөө ингээд бэлтгэлээ аягүй сайн хангаад ингээд үзээд байх юм бол боломжтой. Одоо бол яг мэдээлэл харьцан гайг болчлоо. Танаа дээр хүртэл одоо тэтгэлэгт яаж явах арга зээл гээд урд нь би орчихсон тиймэрхүү юмуд тийг сонсох хэрэгтэй тийм. Тэгэл боломжтой тэгэл өөрөө аягүй сайн хийчих хэрэгтэй. Мэдээлэл авчих хэрэгтэй. Та тэгэхээр нөгөө зөвлөгөө өгчээсэн гэж байна шүү дээ. Тэгэхээр нэлээд олон хүмүүстэй уулзаад за нэг явах хүмүүс нь юун дээр алдаад байгаа юм бэ? Юун зөв болоод байгаа юм бэ гэдэг юм. Сая 5 жил бараг явж байгаад нэг хүн явсан гэж шүү дээ. Тэгэхээр мэдээч маш ууггүй байх хэрэгтэй байна. Гайхалтай зөвлөгөө байлаа, маш их баярлалаа. За тэгвэл одоо би санхүүгийн боловсрол руу шилжиж орё гэж бодож байна. Мэдээж та одоо санхүүгийн салбарт ажиллаж байгаа хүн болохоор санхүүгийн боловсролын талаар за одоо манай уугийнханд зөвлөгөө ч юм уу. Ер нь хэрхэн яаж хуримтлалаа хийх үү? Яаж өөрийнхөө одоо олж байгаа мөнгийг зөв зохистой зарцуулах уу зэрэг дээр таны ноу хав ч юм уу нэг тийм хөөрхөн хак байна уу? Яг нөгөө нэг би ч юм таартай нэг кинонд гардаг шүү дээ тий. Хүн болгон математикч болох албагүй хүүхэд болгоо эцэг их болохоо ухамсарлах хэрэгтэй гэдэг шиг хүн болгон өрх гэрээ авч явна гэдгийг бол ухамсарлах хэрэгтэй. Тэгэхээр та заавал санхүүг сонирхох хэрэгтэй болж таарч байна. Санхүүж болох албагүй. Гэхдээ наазахын орлого зарлага маань юун дээр бүрддгийг гэдгээр нэг тооцож бүртгэж явахаас эхэлнэ. Үндсэндээ. Тэгээд нэлээд багасаа бүртгэж явах хэрэгтэй. Хэдэн төгрөг олчихв. Энэ сарда хэдэн төгрөг олцсон, энэ сарда хэдэн төгрөг хаана зарцуулсан гэдгийг эхлээд нэг харахаас эхэлтийн ерөнхийдөө. Би ч өөрөө энийг нэг тийм багасаа нэг айхтар яаж байгаагүй тэгээд нэлээ ууггүй бас ингээд сахилгат хэрэгтэй. Сахилгат хэрэгтэй. Нэг ингэж эхэлчихэд хайж болохгүй. Яг ингээд зоригтой байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Яг зөндөө зөвлөгөөнүүд бол байгаа. Тэгэхээр хамгийн гол нь эхлээд өөрийнхөө тухайн сарда олж байгаа орлогоо зардлаа нэг тооцоод үзэхээс эхэлнэ. Тэгээд мэдээж хэрэг баг багаар хүмүүсийн зөвлөгөөг аваад ингээд явах хэвээр. Тэгээд хоримтлалтай болох бол мэдээж хэрэг багасаа хоримтлалтай болвол нэг мөнгөний цаг хугацааны үнцэн гэж байдаг байхгүй. Тэгээд нийлмэл хүүний гайхамшиг гэж юм байдаг ч гэдэм үү. Ер нь бол эрт хоримтлал хийх тусмаа айгу их өндөр өгөөжийг их зүйлийг бүтээх боломжтой. Залуучууд хэлэхэд бол одоо манай ээж хэлжсэн үгийг хэлээд одоо манай ээж наваа явж сургасан юм шиг байна бодогдоод байдгийг. Хоримтлал хийж чаддаггүй хүн хүссэн зүйл хийж худалдаж авч чаддгүй л гэж ярьдаг байхгүй ерөнхийдөө. Тийм учраас хоримтлалыг бол зайлшгүй хөвшүүлэх ёстой. Одоо ирээдүйн үзэд тэгээд одоо манай компани дээр хүүхдэд зориулсан хоримтлалыг гаргаж байна. Багасаа явах ёстой. Тэгээд
Бис 2016 онд энэ хөрөнгө оруулалт үндэстэн гэдэг хөтөлбөрөнд нэгдээд явж байхад над дээр нэг 18 настай охин ирж исэн юмсан. Ээж аав нэг ирээдүйн саятан ингээд хөрөнгөлөл ингээд үүсгэсэн. Тэгээд 18 хүрсэн. Тэнгуутаа өөрөө нэг зарцуулах эрхтэй болчихж шүү дээ тэр мөнгөө. Тэнгуутаа Дэлмааха би ингээд одоо хөрөнгөлөл тэдэн төр ингээд зуларсан юм. Одоо би ингээд хувьцаанд оруулмаар ах юм. Одоо хэдүүгээр нь яаж хийх үү гэх тэр хүнд одоо нэг хадгаламж хүртэл одоо хангалтгүй санагддаг дээр очиж байгаа хэрэг. Тэр эрт багаасаа энэ хөрөнгөлөл үүсгэх, эрт багаасаа энэ санхүүгийн тодорхой сахилга бат дүрмтэй болохын хэрээр чи эрт ингээд нөгөө дараа чинь шат руугаа хардгийм байна гэдгийг би хараад байгаа. Тэгээд ер нь бол санхүүгийн боловсрол багаасаа эхлэх тусмаа сайн. 2 наснаас, 3 наснаас, 4 наснаас гэх тээ. Манайх бол яг реклам шиг болчих магадгүй шүү. Манайх юу гэж хараад байгаа вэ гэхээр ядуурлыг ингээд өөрчлөхөд ерөөсөө санхүүгийн боловсрол багаасаа юм биш дээ. Тэрнээс чинь ингээд ядуу хүнд авчиад 100 сая төгрөгөөгийг 2 хоногийн дараа дуусгачих жоохоо байхгүй. Санхүүгийн боловсролтой хүн тэрийг үгүй яах вэ? 2 жилийн дотор магадгүй 2 дахин өрчүүлж магадгүй ч гэдэг. Тэгэхээр энэ өөрөө баг улс нийгмийн хамгийн чухал одоо боловсролын зүйл юм байна. Энийг ингээд цэцэрлэгээс нь за дээрээс нь сургуульд нь ингээд ийм хичээл заавал ордог болоосоо гэж миний бодоод байгаа. Бид нарыг баг багт бол ордгүй байсан. Одоо ордог болсон үгүй бол би мэдэхгүй. Гэхдээ нийгмийнхаа нөхцөл байдлыг харахаар нэг болоогүй юм шиг санагдаад байна. Тэгэхээр та хэлсэн чинь дөнгөж сая одоо бүр багаасаа эхэл гэж штэ. Тэгвэл одоо бид нар яах вэ? Бид нар хэрвээ одоо хоримтлалгүй одоо оюутан залуус ч юм уу тий бүр 25-аас дээш насныхан магадгүй байгаа штэ. Тэгэхээр тэр хүмүүс яаж хэлхээ мэдэхгүй ямар ч нэг мөнгө хоримтлуулах хэрэгтэй байна. Гэхдээ ингээд цалин маань хүрэхгүй байх яах вэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү одоо яг проблемтэй байгаа яг нэг хүнд. За одоо чи яг ингээд хоримтлаа өнөөдрөөс ингээд эхлүүлээ гэвэл тань ямар зөвлөгөө байгаа вэ? Гэхдээ маш амархан шүү дээ. Юу гэхээр хоримтлалыг хийж чадахгүй нэг бол зардлаа нэг харчих гэж байгаа шүү дээ. Бид нар ингээд ямар дими хэрэггүй зүйлсдэх мөнгө үрдэм бэ гэж харагддаг байхгүй. Заримдаа бид нар кафе бэнэ уучлаарай нэрийг хэлжээд одоо гой нэртэй кофе шопууд руу орвол 9000 хэдэн зугаар кофе аваад ууж л байгаа шүү дээ. Тэгтэл тэрийг нэг удаа төвччихэл чамд 9000 төгрөгийн хөрөнгөлийн орон зай өсөж байгаа байхгүй. Тэр зардлаа харж агаад тэрнээсээ гаргаад ирж болно. Одоогийн байгаа зардал дээрээсээ чи ингээд хараад үзэх юм бол хэмнэх боломж зөндөө байдаг байхгүй. Алхачих газар бид нар такси иддэг ч гэдэг юм уу тий. Тэгээд нэг 15000 төгрөг 100000 төгрөг төлчих юм дээр заавал 15000 гарах гэдэг ч гэдэг юм уу. Тэгээд энэ багаасаа яах хэвээр тэгээд хоримтлал өөрөө их багтаа биш байдаг байхгүй. Ерөнхийдөө тогтмол хоримтлуулж ивэл айгүй зүгээр байдаг байхгүй. 7 хоногтоо би нэг 1000 төгрөг 5000 төгрөг 10000 төгрөг ч гэдэг юм уу. Манай дээр бол одоо жишээ нь бид нар хариулт мөнгө гэж байдаг шүү дээ тий. Тэрэн шиг яг энийг нөгөө хөвшил болгохын тулд бид нэг юм бүтээгдэхүүн гаргасан. Cupcake гэдэг одоо аяхан юу гэдэг. Тэр нь өөрөө яадаг вэ гэхээр хуучин бид нар 15000 төгрөгөөр юм худалдаж 14500 юм худалдаж хаад 15000 төгрөг төлчихэд 500 төгрөг хариулт мөнгө ирдэг байлаа шүү дээ. Одоо чи бэлэн мөнгө хэрэглэхээ болцсон аппликейшнээр хийдэг болцсон. Тэгэхээр магадгүй мянгачлах гэдэг нөгөө нэг бүхэлчлэгийн сонгочвол миний данснаас 15000-ыг шилжүүлэнгуудаа 14500 цаашаа худалдаа авч байгаа юм 500 миний хөрөнгөлрөө идэх. Тэр өдөр тутамдаа гүйлгээ тутамдаа хөрөнгөлийг хөвшүүлэх нь айгүй чухал юм байна гэдэг. Ерөнхийдөө ингэж харцсан. Одоо би жишээ нь ингээд нөгөө нэг энийгээ бас ингэж төвчүүлсэн явж байгаа байхгүй. Тэгэл 2 сарын дотор гэл тэгэхэд нөгөө нэг би их багтаа хамаагүй гэж хэлээд байгаа шүү дээ тий. 2 сарын дотор одоо миний cupcake бүтээгдэхүүн маань хэд болж вэ гэхэд 748000 төгрөг би хариулт мөнгө ингээд цуглуулсан л байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө нэг тогтмолтой. Тэгэхээр нөгөө нэг баг ч гэсэн мөнгийг ингээд хөрөмтлүүлээд байх юм сахилга баттай байх асуудал. Дээрэс нь ийм техник технологи шинэлэг бүтээгдэхүүнийг ашиглаад чамд илүү амар болгох чадгаа. Их мөнгө гараад байгаа юм шиг санагдахгүй тий. Тийм. Тэгэхээр заавал 700,000 төгрөг хүрчиж хөрөнгөлөх гэдэг хэрэггүй болчихж байна шүү дээ. Тэгэхээр ингээд баг багаар ингээд хөрөнгөлөх нь аягүй чухал. Гайхалтай. Хоримтлалаа эхлэе. За ойлголоо. Тэгвэл одоо хоримтлал гэж ярьж байна, санхүүгээ ярьж байна. Хувьцаа гэдэг нэг зүйл байгаа шүү дээ. За ирээдүйн хөрөнгө оруулалт энэ төр гэж тий. За тэгэнгүүт дөнгөж одоо хувьцаа авах гэж байгаа ч юм тий. Хувьцааны талаар ер нь сонсцсон. Тиймэрхүү хүмүүст та за нэг иймэрхүү хувьцаа авбал зүгээр шүү. Хувьцаа гэдэг чинь ер нь тийм шүү гэдэг нэг таны тодорхойлолт юу байгаа вэ? Яг хувьцаа гэдэг бол нэг талдаа айгүй хариуцлага. Ягаад гэвэл чи тэр компани эзэн болж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр эхний ээлжинд тухайн компани хин юм бол тий энгийн харилцаа шүү дээ. Одоо юу гэдгийг нэг хамтраад одоо мэдхгүй одоо нэг юм бизнес эхлэх гэж байгаадаа л ялгаагүй байхгүй. Тэр үнд чи тэр компанийн эзэн болоод мөнгө оруулж яана л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр судлах хэрэгтэй болж таарна. Яг уу тийм учраас аль болох нөгөө нэг мэддэг эхлээд бол одоо мэддэг одоо компанийнхаа хувьцааг авал зүгээр болов гэж.
мэдээллүүд нь тодорхой те ингээд олон нийтэд хүрсэн сайн явж байгаа ч гэдэг юм. Тэгэх юм бол арай найдвартай. Тэгэхгүй энэ л өсөлттэй юм байна, өндөр юм байна гэдэг X гэдэг нэр мэддэхгүй авчаа дараа нь юу болохыг мэдэхгүй бол айгүй хэцүү. Яг л тийм зүйлсийг бол мэрэгжлийн тоглогчид хийж идэг учраас зөвхөн хувь хүндээ бол багаар те таньж мэддэг юм сайн компаниудыг хувьцааг багаар ингээд аваад үзүүл зүгээр. Гэхдээ заавал авч үзэх хэрэгтэй. Тэгжиж хүн онж алтаж үзэж сурдаг байхгүй. Тэгвэл шууд л нэг өдөр хийгээл ончихгоо л хүмүүс ингээд хүлээгээд идэг байхгүй. Нөө багаар хийгээд үзтээ. Чи нэг удирдлагаа нэг тайлан эрэхт нэг сөхөөд үзтээ. Тэгээд тэр нэг хүмүүсийн ярьж байгаа тэр нэг групп ороод үзтээ. Юу ярьж юм гэсэн мэдж чаддаг улсуудаас нэгээ сураад явах хэвээр. Тэгээд мэдээч хэрэг нөгөө нэг анх хөрөнгө оруулж байгаа хүн бол одоо юу гэдгийг бүх мөнгөө ингээд хувьцаараа өгч болохгүй. Яагаад би юм чинь хариуцлага гэж яриад байгаа. Тэгэхээр нөгөө талдаа тэр компани нь муу ажиллах юм бол таны ашигч нь хувьцааны үн доошоо унах юм бол алднаа л гэсэн үг шүү дээ мөнгөө тий 100 сая төгрөг байсан бол 50 сая төгрөг болно ч гэдэг юм уу алдаж байгаа байхгүй. Тэгэхээр одоохондоо Монгол улсын хуулиар 20 сая төгрөг хадгаламж бол магадгүй нөгөө нэг одоо даатгалтай тий. Тэгэхээр магадгүй баталгаат өгөөчтэй одоо бонд ч гэдэг юм тэдгээр зүйлсүүдэд эхний ээлжинд нэг 80% тий найдвартай ингээд тавьчаад 20% за максимум дөнгөж орж байгаа юм бол 20% нэг хувьцаа руу хийгээд үзүүл зүгээр болоо. Магадгүй чи 20% алдсан байж нөгөө нэг 80% буцаад нөхөд олчих боломжтой байна. А чи 100% бүгдийг хийчих юм бол магадгүй эрсдэх юм бол юу вэ? Бүгдийг алдчих болцоотой учраас айгүй тийм болгоомжтойгоор багаар яг л нөгөө нэг хөлдөрч байгаа гэдэг юм сурж байгаа л юм чи ингээд ингэж алхаж авах ёстой байдیں۔ За гайхалтай. Маш баярлалаа. За тэгвэл одоо та арт кредитийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа нэлээд олон хүмүүстэй ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр яг уу яг манай үеийнхний буюу жинзэгийнхний ч юм уу тий ажлын талбар дээр гаргадаг одоо алдаа ч юм уу тий эсвэл оноо ч юм уу ер нь тиймэрхүү жинзэгийнхнийг та нэг үнэлүүл ажлын талбар дээр ингээд нэг алдаад байдаг да эдгээр чинь ингэж нэг сайн байдаг да гэдэг ч юм уу яг нэг үе үеийн онцлог байгаа шүү дээ ажлын арга барилын. Тэрэн дээр танд за та нар маань ингээд ажиллажвал ер нь зүгээр байдаг шүү гэсэн зөвлөгөө ч юм. Яг нь жинси гэхээр нэг тийм бусдаас гарамгаа эсвэл бусдаас муу гэж бол би бодохгүй байна. Зүгээр тухайн цаг үеийн нийгмээс нөгөө нэг хүүхдийн хүмүүжлэлд тосгоноор оролцдог гэдэг шиг тийм та эдийн яг ингээд өсөж торнж байгаа тухайн үед байсан нийгмийн төвшин технологийн дэвшил тэр болгон л ингээд нөлөөлсөн л харагддаг юм л та. Тэгээд яг хуу ажлын талбар дээр гарч ирэхлээр нэг ийм юм зүгээр надад ажил биш яг л жинзигийн хамт ажиллаж байгаа шүү дээ. Яг бидний үе чинь болохоор нэг жоохон баг зэрэг ингээд одоо муугаар хэлбэл нэг зодуур дагаа сурцсан гэдэг шиг төвөг дагаа сурцсан нэг 80-аад оныхан чинь нэг тийм усуд тоххой. Тэгээд нэг амжилтыг ингээд нэг жоохон удаан хугацаанд болтог гэдэг ингээд ойлгоцсон. Жинзигийнхэн болохоор илүү нөгөө нэг авсан мэдээлэл нь ч тийм байгаад тах шүү байгаа юм л та нөгөө нэг утга учир зорилго за дээрэс нь чаддаг бол богино хугацаанд тэр боломжийн технологийн дэвшлэн тэгэхээр олгоод байгаа үнэн бохгүй. Тэгэхээр нэг хитрхи өөртөө ихтгэлтэй байд юм шиг надад санагдсан. Яг ингээд би хажуугаас нь үнэлээд үзэхлээр нэг 70% байгаа байхгүй. Тэгэхээр нөхөр болохоор өөрийгөө нэг 100% гэж үнэлээд байдаг. Тэгээд яг хоо тэр нь бүртээ буруу биш юм шиг байлаа. Би яг ингээд яг одоо ажиллаж сураад байгаа юм болоо гэж бодоод байгаа. Би илүү их нөгөө итгэл өгөхөөр итгэл өгөөд ингээд дэмжихээр аягүй сайн явдаг юм байлаа. Тэгэхгүй чи одоо ийм биш үү те? Чи болоогүй шүү дээ гэхгүйгээр хүсэл нь өөрөө байгаад байгаа учраас окей за тэгвэл сая яг манай нэг ажилтан битээр дээр тулгарсан зүйлс аахгүй жинзигийн төлөөлөл тэгээд 9 сарын үед ингээд өөрөө болохоор өөрийнхөө ингээд алаалаа ингээд бодоод байсан. Миний хөдлөр болоогүй санагдсан. Тэгээд би нөхөрт ингээд яг боломж олгосон байхгүй. За чи өөрөө харуулдаг үл те. Чи үнэхээр тийм алдсан болвол он дуустал нэг ингээд окей 3 сар чинь харуулаад байгаа чи. Би чамд итгэж чинь би чамайг дэмжиж. Тэгээд тэр аюу гой ингээд харилцаатай би аюу гой дэмжиж ажилласан. Тэгээд тэр хүн маань аюу сайн ажилласан. Яг нөгөө нэг жинзи зорилгоо тод харчих юм бол заавал жинзи ч хүчтэй. Яг жинзи арай илүү юм шиг санагдсан шүү зөө. Зорилгоо тод харчвал асар хүчтэйгээр бодол санаа хүчээ тийш төвлөрүүлж чаддаг юм болов уу гэж би зөв харсан. Тэр илүү нөгөө нэг айлгаж одоо ичээж дарамталж гэхээтэй илүүтэй нэг зорилгын урд нь тавиад өгчих юм бол айгүй амжилттай явах. Тэгээ маа тэр залуу маань өнөөдөр болол манай группийн хэмжээний шилдэг ажилтан болсон байна. Тэгэхээр яг зөвөр би тэднэр ингээд туршиж үзэхдээ тиймэрхүү аргууд ингээд бас ингээд тохирдсон болов уу гэж харсан. Тэгэхээр аль аль талдаа л нөгөө ялгаатай байдлаа айгүй ойлгох хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. Тэгээ миний хувьд
стил одоо ч гэсэн ингээ нэг ажиллаж сурсаар л байна л да тий. Аль үеийнхэнтэй яаж ажиллах зүгээр үү гэд. Манай компанийн хувьд бол яг ингээд нэг талдаа 90-ад он баг 2000-ад оныхан байдаг. Нөгөө талдаа 80 70 оныхан ч гэсэн байдаг. Манай Art Credit яг үе хоорондын хамтын ажиллагаа бүр аюу гой санагдаг надад. Би энийг ойлгож байгаа асар ялгаатай. Гэхдээ асар бие биенийгаа нөгөө нөхөж ингээ ажиллах болцоотой тэр үр дүнд аюу гоё юм гарч ирэх болцоотой юм болов уу гэж би хардаг. Тэгэхээр дан залуучуудтай би ажилтдаг. Дан одоо 80 70-ад оныхонтой ажилтдаг. Ер нь л ингээл 50 шүү манай компани бодлоо. Тийм. За ойлголоо. Окей. За тэгвэл за яг манай подкастын манай гол асуулт байдیں۔ За тэр болохоор таны дипломноос авч исэн яг үн цэн чинь юу байсан бэ? Дипломныхаа талаар та дипломо ямар ажиллаар хамгаалж исэн бэ? Дипломо би нөгөө нэг англиар болохоор Testing Week for Market Efficiency on Mongolian Stock Exchange гэдэг. Тэр нь одоо Монголын хөрөнгийн бирж дээрх сул одоо үр ашигт байдлыг одоо тестэлж үзэх гэсэн санаа явж байгаа. Яг санаа нь юу гэхээр илүү нөгөө нэг technical юм нөгөө нэг тестүүд хийж үзээд Монголын хөрөнгийн биржийн 7 хоногийн за өдрийн одоо хувьцаанууд тэгээд топ 20 индексийн хувьцаануудаар анализ хийгээд ер нь яг хөгжлийнхаа ямар шатанд байгаа шинэ мэдээлэл гарахад тэр нь хэр ингээд тусаж байгаа. Магадгүй арбитраж буюу одоо нөгөө нэг хин нэгэн мөнгөтэй итгэхэд орж ирээд өдөртөх болцоотой юм уу гэдгийг ингээд тестэлдэг юм байдаг хөөхгүй. Одоо Америкийн хөрөнгийн биржийг одоо хамгийн өршигтэй гэж үзэх юм бол тэн дээр бол хин нэгэн орж ирээд хамаагүй өдөртөх болцоогүй. Тэнд одоо Apple компани тэглэхэд хувьцааны үн дээр юус 13 секунд дотор тусч идэг хөөхгүй. Энийг нэг үр ашигтай зах зээл гэж нэрлэдэг. Монголын ядаж сулч гэсэн юм үр ашиг байна уу гэдэг нэг тийм судалгаагаар хийсэн. Тэгээд мэдээж сулч гэсэн байхгүй нэ гэж гарч ирсэн. Тэг яг тэр маань өнөөдөр бол миний санхүүгийн салбарт хөрөнгөний зах зээл бол яг наваас сурж байхдаа 10 жилийн өмнө бас л ийм дөнгөж нөгөө ялах үедээ дөнгөж хөгжиж байсан. Одоо ч болохтой хөгжиж байгаа шүү. Гэхдээ одоо ингээд нэг гарч ирж шít компаниуд IPO-ийг банкуд гараад яг энэ үед бол надад аягүй хэрэг болж байгаа. Хэдийгээр би санхүүгийн салбарт яг ажиллахаар бол аягүй сүлд орчихсон байдаг. Тийм зүйлээр хийсэн байдаг. Дипломынхаа сэдвийг. Тэгвэл сурсан зүйл бол мэдээч хэрэг диплом хийж явахдаа чинь асар их судалгаа хийж сурна тий. Хамгийн гол юм бол манай өдөртөгч профессор надад хэлсэн байхгүй хэлмээ тий. Нобелийн шагнал авах гэж байгаа юм шиг зовх хэрэггүй тий. Багш нь ч гэсэн тийм Нобелийн шагнал авъя гэж боддгоо шүү тий. Чи зүгээр магистрийн юун дээр өөрт хэрэгцээтэй. Магадгүй тэр чинь бас эргээд магадгүй чиний хийх гэж байгаа ирээдүйн ажил чинь хэрэгцээтэй. Тэгээд дээрэс нь гол нь судалгааны арга зүй гэдэг зүйлийг хийж ингээд сурах нь айгүй чухал шүү гэдэг нь надад ойлгуулсан. Тэгээд тэр нь надад айгүй зүг болсон. Тэр нь одоо нөгөө нэг жишээ нь бид нар энэ олон мэдээллийн дундыг алийг одоо зөв баттай их сурулж хийж үзэх юм ч гэдэм үү те. Яг одоо дараагийн миний одоо ажил амьдрал дээр ингээд илүү бодож ийж үйлдэлдэг ч байдаг юм уу те. Илүү судалж ийж одоо төлөвлөгөөгөө гаргадаг ч байдаг юм уу те. Ийм одоо арга барилыг айгүй сургасан байдаг. Тэгээд мэдээч хэрэг өндөр хөгжилтэй орн бас одоо маань сургууль маань дэлхийн топ 100-д орсон юм. Тэгээд тийм сургуульд яасан учраас нэлээ тэд нар жоохон хатуу муу төгсөгч гаргахгүй шахна. Тэгэхээр тийм зүйлсээ сурсан болов уу гэж боддоо шнэ. Стоо гоё диплом авсан юм шүү дээ. Анх удаа л тийм нэр сонсч үзчихээ. За. Тэгвэл та ер нь ойрд ямархан ном ч юм уу подкаст сонсож байгаа. Манай одоо сонсогч нарт тэр номыг уншаач. Тэр номыг гэж гэсэн нэг гоё зөвлөгөө байвал. За би одоо ойрд нэг баахан номнууд авцсан заяа. Тэгээд тэднэрийг ерөөсөө ихлүүлээгүй зарим нь байгаа шүү заяа. Ямар хөө төрлийн ном вэ? Яг ер нь дандаа менежментийн номууд аваад байгаа. Сайн нөгөө нэг бизнес төлөвлөгөөгөө боловсруулж ирсэн учраас миний хөдлөр good strategy and bad strategy гэдэг ном өмнө авцсан байсан дахиад уншсан. Тэгээд under new management гэдэг нэг ном байдаг. Тэр нь одоо нөгөө орчин үеийн компаниуд одоо шинэ орчин үеийн одоо менежментийн арга барилууд юу вэ гэдэг. Надад болохоор яг амьдрал дээр хэрэглэгч болох уус одоо санаануудыг өгдөг байхгүй. Жишээ нь яг бот дээр би ажил дээр ингээд туршиж хийсэн зүйл гэх юм бол одоо Zapo гэдэг одоо нөгөө нэг онлайнаар гутал зардаг Америкийн ингээд том юу гэдэг онлайн худалдааны төлөв байдаг байхгүй. Тэнд ингээд бүхэн ингээд харилцагчийн үйлчлэгээ төвтэй байх хэрэгтэй гэж үзээд орж ирсэн ямар ч албан тушаалын ажилтныг нэг сар ингээд колл центр дээр ингээд суулгадаг байхгүй. Одоо утас авч ингэж харилцагчтай ингээд яагаад одоо санхүүрсэн захирал байсан ч гэсэн тэрийг би компани дээр ингээд ерөнхийдөө хийцэн. Тэгээ маа дээр санхүүрсэн захирал орж ирж гинөө, аудитор орж ирж гинөө, тэр нэгтлэн орж ирж гинөө хамаагүй 1-7 хоног үндсэндээ лавлгааны төв дээр суудаг. Дараа нь 1-7 хоног болохоор салбар дээр ажилтдаг.
Тэгээд дараа нь очоод нөгөө нэг өөрийнхөө позишн дээр ажилладаг гэсэн. Ямар ч том захирал байсан гэсэн. Тэгэхээр тэр хүн болохоор үндсэндээ тэнд байж байгаа функц чинь тэнд орж ирж байгаа фронтоор байж байгаа хэрэглэгчийн асуудыг шийдэж байгаа шүү гэдгийг ойлгоод оччихдаг. Айгу зөв юм шиг надад ингээд санагдаа. Гэх мэтлэнгээр яг юм санаанууд авах юмнууд байдгийн тэр номон дээр тэр орчин үеийн тэр under new management-ыг үзүүл бас зүгээр бах. Good strategy, bad strategy-г харуул зүгээр бах. Энэ оноос бол яг буцаад бас авсан номнуудаа одоо дуусчих шинэ ном аавна гэж бодоод байна. Гадагшаа явахлаар нэг хэдэн номнууд авчаад байдаг. Тэгээд эсвэл үед нэлээд бас ном унших завгүй 3 сар өнгөрсөн биш үү. Гэхдээ яг өмнө уншицсан байсан сая 2 номоо бол нэг стратеги төлөвлөгөө боловсруулалтаа уншлаа. За ойлголоо. Тэгвэл таны одоо энэ жилийн буюу 2023 оны таны яг өөр дээрээ хэрэгжүүлэх гэж байгаа хувь хүний том төлөвлөгөө байгаа юу? Нэг юм өөрсдөндөө нэг wish list хийсэн байдаг шүү дээ. За нэг ийм болно доо ийм. Яг манай гэр бүлийн хувьд болохоор энэ жил би охинтой хүүтэй. Тэгээд охин маань 3 настай, хүн маань 13 нас хүрч байгаа. Тэгээд гэр бүлээрээ дөрүүлээ сууж байгаа 1 сарын 1-нд төлөвлөгөөнүүдөө бүгдээрээ бичсэн. Бүгдээрээ манай охины хувьд хүртэл одоо бичсэн. Хоолоо сайн идэх. Тэгээд тоглоомоо хураах гэдэг ингээд ингээд бичээд өөрөө ингээд яриад ингээд ойлголцоод явсан. Тэгээд зөвхөн тэр процесс өөрөө хүүхдэд айгуу зүгээр хэрэгтэй болов гэж бодсон. Миний хувьд бол бас тодорхой юмнуудыг бичсэн байж байгаа. Зүгээр яг нөгөө нэг завгүй гэсээр байгаад нөгөө нэг ажил амьдралын баланс тодорхой хэмжээр жоохон алдагдсан байсан. Тэгээд ямар ч байсан 7 хоногтой 2 өдөр одоо эрт гэртээ ирэх гэдэг тийм төлөвлөгөөнд хүртэл ингээд оруулсан байж байгаа. Бүр бодтойгоор яагаад гэвэл энэ өөрөө амьдралд маань айгу чухал асуудал болчиход байгаа учраас за дээрэс нь за ном нөгөө нэг уншихаа бол бас ингээд оролцсон байж байгаа. Тодорхой мэдээж санхүүгийн зорилтуудаа ингээд тавьсан байгаад байгаа. Тэгээ манай гэр бүлийн бүх гишүүдийн хийх ёстой зорилгууд гэж байгаа. Тэгээд хувийнх гэж байгаа. Хувийнхаас яг сонирхуулаад зүгээр нээлттэйгээр хэлж болох нь бол нэг ийм архи үзүүлсэд бол байна. Хоёр юм байгаа. 7 сард триатлонд ямар ч байсан нэг орно гэдэг нэг зорилго тавьсан байж байгаа. 3 сараас тэгэхээр бэлтгэлээ хийж эхлэх байна. Ямар гоё хөөрхөн. Та сая тэгээд ажил амьдралын тэнцвэрийг ярьлаа шүү дээ. Тэрэн дээр ажил амьдралын тэнцвэрийг та ер нь яг юу гэж боддог вэ? Яг ингээ ажил дээр байхдаа хүмүүс ингээ гэр бүлийн асуудалтай байгаа. Эсвэл ингээд тарчаад гэртээ ингээ ажиллаа яриад байдаг ч юм уу. Яг тэрнийхээ балансыг та ер нь яаж барьдаг вэ? Яг энэ нөгөө нэг EQ буюу те нэг эмоц өдөртөж сурах асуудал болох л та. Мэдээж хэрэг ажил дээр айгу стресстэй үед гэртээ бас очоод тэрийг тайлаа тавьчих чадвартай байх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Миний хувьд бол хэрцэн гайгүй менеж хийх юм болов уу гэж зүгээр хөвтөө бол боддог. Тэгж чаддгүй хүмүүс бол айгүйх байдаг. Жишээ нь нэгд өдөр болгон би хуучин яг нэг жижигхэн компани өөрөө стартап хэмнэлтээр ингээд өдөртөх нэгд өдөр болгон би өглөөний хурлаа хийнгуудаа компанийнхаа өрөө архим зорилгыг ингээд уншдаг байсан бохоггүй. Тэр нь өөрөө яадаг вэ гэхээр хагасаа потенциал ингээд гэр бүлийн асуудлаа ч гэсэн ажил дээр ингээд оруулаад ирсэн байж магадгүй учраас ажил хийх гэж шүү юуны төлөө зорж байгаа байлаа гэдэг нөгөө нэг ийм одоо хүчээр ч хамаагүй тархинд нэг ингэж нэг бэлтгэлийг хангаж өгч юм гэсэн. Тэгэхээр ийм байдлаар ч хамаагүй өөртөө нэг тийм аргуудыг тавих хэрэгтэй болов. Гэртээ очлоо за би одоо нэгэнд санаа зовоод нэмэргүй нэгэнд гэр бүл дээр байж байгаа энэ цаг хугацаагаа үнцэнтэй гэд ойлгоод сайхан мэдрий гэд ингээд одоо ажлаа мартаж чадах тийм шаардлага байгаа болов гэж бодчих. Би нэг өөрөө сайн биш учраас одоо нөгөө нэг евро 7 хоног бол 2 өдөр заавал гэртээ эрт очих ч гэдэг юм уу тийм зорилгууд тавиад байгаа. Яагаад тэгэхээр өнгөрсөн хугацаанд бас тодорхой хэмжээнд баланс алдагдсан. Айгүйх ч бахтай зүгээр нөгөө нэг хариуцлага авцсан хүн учраас бол шаардлагатай үед ажиллах шаардлага гарсан. Тэгээд 2021 он ковид үе 22 он өөрөө эдийн засгийн хямралын үе гэдэг ингээд 3 жил нэлээд тодорхой тэмцэлтэй тийм жил байсан учраас ялтчгүй тийм тэр нь ч гэсэн өөрөө гэр бүлийнхаа төлөө учраас маань гэр бүлийнхэн ч гэсэн ойлгосон учраас тийм тэмцэлтэй өрнөлөө тэгээд 23 онд арай жоохон балансаа тавих хэрэгтэй болоо гэж бодож байгаа. Тэгээд альваа нөгөө зохистой тэмцэлтэй байх хэрэгтэй болох л та тийм. Окей. За миний асуултууд маань амар гоё хариулсан танд маш их баярлалаа. Үнэхээр их зүйлийг мэдээж авлаа. Тэгээд за подкастын маань төгсгөлд та яг энэ жил гадагшаага зорж байгаа залууст юу гэж хандаж хэлэх вэ? Тэгээд подкастаа дуусгацгаая. Чи чадна. Тэгээд сайн судал. Хүн өөрөө яаж хөгждөг вэ гэхээр нөгөө өмнөө явж байгаа өөрөөсөө сайн хүмүүсээс ингээд сурж идэг. Тэгэхээр тэдгэр улсуудыг олж уулз. За сошиал дээр бол даг хэлж ярьж байгаа үгүүдийн сонс. Тэгээд хамгийн гол нь үйлдэл хий.
Тэгэх юм бол чи гадагшаа энэ жилдээ биш юм а гэхэд сайн чадвал энэ жилдээ чадна. Энэ жилдээ биш юм а гэхэд ямар ч байсан явна гэдэгтээ эргэлзэхгүй байх хэрэгтэй. Гайхалтай. Баярлалаа. За ингээд урилгыг маань хүлээж авсан Дэлмийн захиралтаа маш их баярлалаа. За тэгээд энэ удаагийн манд дугаар ингээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзцгаая баяр таа. Баяр таа амжилт хүсье.